Тосно. За юуны өмнө хэвлэлийн байгууллагад хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудаа талархал илэрхийлье. Энэ өдрийн амгалан гэж мэдчилж байна. Я намын маань байранд одоо бидний өрөөнд завсар орж байгаа учраас одоо өрөө тусгаанд тогтоо тухтаа сууж бас хийх тийм боломж байсангүй. А гэхдээ намынхаа төв байранд одоо энэ хэвлэлийн байгууллагыг зарлан хоригдуулж байгаамаа. За 8 сарын өмнө Монгол Ардын намын 28 дугаар их хуралдсан байгаа. Энэ хурлаар манай нам гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулсан, намын удирдлага шинчилсэн, намын дарга шинээр томилсон, удирдах зүйл, намын баг хурлаа өөрчилсөн. За энэ дотроо гол анхаарал хандуулсан зүйл бол намын дүрмдээ бид одоо гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулна гэж ёс зүйн хорог байгуулсан байгаа. За энэ ёс зүйн хорооны дарга маань манай хяналтын ерөнхий хорооны тэр даргаар ингэж томилогдож байхаар дүрмийн өөрчлөлт орсныг манай хэвлэл мэдээллийнх манай намын гишүүд мэдж байгаа. За намын их хурлын энэ шийдвэр нь одоо Монгол дахь нийгмийн амьдралд шударга эсийг тогтооход манай гишүүдээс одоо оройлох үүрэг оройлыг өндөржүүлэх зорилготой ийм бодлого шийдвэр байсан. За энэ шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс манай хяналтын ерөнхий хороо нийт 21 аймаг 9 дүүргийн намын хяналтын хорооныхоо гишүүдийн сургалт семинарыг наадмын өмнөх өдрүүдэд амжилттай хийж зохион байгуулсан. За нийтдээ 250 гаруй одоо хяналтын хорооны гишүүд, удирдах ажилтнууд хүрэлцэн ирж оролцсон. За энэ хяналтын хорооны нэгдсэн энэ сургалт семинарын үед одоо манай намын гишүүдээс, манай намын дэмжигчдээс хяналтын хорооны гишүүдээр дамжуулж одоо хэд хэдэн асуудал дээр онцгой анхаарал хандуулж одоо санал шүүмжлэл гарч ирсэн байгаа юм. Тухайлбал энэ дээр намын боловсон хүчний бодлого алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс одоо тодорхой ажил албан тушаал дээр томилогдсноос намын нэр хүндэд одоо тодорхой хэмжээгээр сэв суулгаж байна, намын нэр хүндэд нөлөөлж байна, намын боловсон хүчний бодлого дээр онцгой анхаарал хандуулаач гэдэг асуудлыг яригдчихсэн. Хоёрдугаарт нь за сүүлийн 2 сонгуул дамж яригдсан манай намын нэр холбогдсон үнэн удал нь мэддэхгүй асуудал 60 тэрбумын асуудал дээр бол манай намын гишүүд дэмжигчид маш их хэмзэлж байгаа. Энэ асуудлыг одоо нэг тийш нь болгооч гэдэг энэ асуудлыг тавьж байгаа. За 3 дугаарт нь энэ тодорхой нэр бүхий хүмүүс ажилтан албан тушаалтнуудаас энэ офшор данстай холбоотойгоор одоо ингэж нэр холбогдож байгаа. За энд хэрвээ манай намын гишүүд холбогдсон байх юм бол энийг зохих хууль хяналтын байгууллагууд нь нийт яаралтай одоо шийдвэрлээд тэр хууль хяналтын байгууллагад хуулийн дагуу асуудлыг шийдэж хэрвээ ямар нэгэн тийм асуудал байхгүй бол энэ хүмүүс ямар нэгэн байдлаар холбогдолгүй байна гэснээр бол ил тод зарж одоо манай гишүүдийн нэр төрд одоо сэв суулгах асуудалд онцгой анхаарал хандуулаач гэдэг асуудлыг тавьж байгаа. За түүнчлэн нийгэмд шударга эсийг тогтооход манай намын гишүүдийн манлайллыг одоо дээшлүүлж намын нэр төр гишүүдийн алдар хөндийг энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим нэгэн одоо гүтгэлэг дайралтаас одоо намын байгууллагууд тухайлбал намын хяналтын ерөнхий хороо бас анхааралтай аваач гэсэн ийм нийтлэг үндсэн асуудлуудаар одоо санал шүүмжлэл нэлээд өргөн гарсан. За энэ сургалт семинарын үед мөн манай намын удирдлагууд оролцож мөн өөрсдийнхөө бас байр суурийг илэрхийлсэн. За энэтэй холбогдуулаад бид дараах хэдэн зүйлээр Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо
үйл ажиллагаа нэлээд эрчимжүүлэхээр ингэж болж байна. Нэгдүгээрт нь бид энэ намын гишүүд хамт олноос гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч нийт ялангуяа гишүүдтэйгээ сахилгын хариуцлагыг дээшлүүлэх тал дээр намын дүрмийн дагуу намын удирдлагуудаа нэлээд хатуухан шаардлага тавьж ажиллана гэж ингэж бодож байна. Ялангуяа улсын хурлдах намын бүлгийн дотоод эв нэгдэл зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр өөрийн намын гишүүдэд нэлээд өндөр шаардлага тавьж ажиллана гэж бодож байна. Хоёрдугаарт нь намын удирдах зөвлөлөөр удахгүй хуралдах бах. Намын удирдах зөвлөлийн хурлаар энэ гишүүдийн сахилгын хариуцлагыг дээшлүүлэхдээ тодорхой санал санаачлагтай ажиллахыг намын удирдлагуудаа нэлээд хатуу шаардлага тавьж ажиллана гэж ингэж бодож байна. За түүнчлэн нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид хурлаа зарлан хуралдуулж чадахгүй ингэж явж байгаа. Энэ асуудал дээр намын хяналтын ерөнхий ороо онцгой анхаарал хандуулж байгаа. Нийт ялангуяа манай нам нийслэл дээр сонгуулийн үед бол онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байдаг учраас одооноос энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулж нийслэлийн намын хорооныхоо тэргүүлэгчдэд бас тодорхой шаардлагуудыг тавьж ажиллана гэж бодож байна. За ер нь бол манай намын анхан шатны үүр хороодын итвэх нэлээд суларсан байна. Энийг бол сая сургалтын явцад гарсан санал шүүмжил. За ер нь энэ намын их хурлаас хойш хяналтын ерөнхий ороо шинээр бүрдсэн энэ хяналтын ерөнхий ороонд ирж байгаа мэдээлэлээс харахад намын анхан шатны үүр хороодын итвэх санаачлал нэлээд суларсан байна. Энийг идэвхжүүлэх тал дээр намын удирдлагуудаа бас зохисны шаардлагыг бид тавьж ажиллах болно гэж ингэж бодож байна. За сүүлийн үед тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой улс төрийн албан тушаалтан за манай намын гишүүдийн нэр хаягтай асуудлууд бас яригдах болсон. За энэ тал дээр намын хяналтын ерөнхий ороо гишүүдийнхээ бас нэр хүндийг хамгаалах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр нэлээд итвэх санаачлагтай ажиллаж намын удирдлагуудад энэ чиглэлийн үйл ажиллагаагаа бас идэвхжүүлэхийг бас шаардна. За ингэж шаардлагын зэрэгцээ бид үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаж байгаа хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг алдж байгаа бас намынхаа зарим нэгэн сонгуульт ажилтнуудтай ч гэсэн бид хариуцлага хатуу тооцож ажиллах болно. За энэ ажлынхаа хүрээнд бид ирэх пүрэв гарагт намын хяналтын ерөнхий орооны ээлжид хурлыг зарлан хуралдуулж байгаа юм. За энэ хурлаар зарим нэгэн сахилгын хариуцлагын асуудал, за саяын намын удирдлууд тавих шаардлагын асуудлуудаа нэлээд нухацтай авч хэлцэж ярина. За энэтэйгээ холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж намынхаа гишүүд дэмжигчдэд хандаж хэлэхэд бол бидний итгэлийг авч аймаг нийслэлийн бүх төвшөнд төрийн ажил албан тушаал дээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ёс зүйтэй холбоотой тэдний сахилгын хариуцлагатай холбоотой тийм бодиттой баримттай асуудлууд байх юм бол намын хяналтын ерөнхий ороо аймаг нийслэлийн намын хороод манай намын гишүүд энэ 2-3 хоногт маш яралтай хүргэж их шаардлагатай байгаа. Энэ асуудлыг хяналтын ерөнхий ороо анхааралтай авч нухацтай авч үзэх болно. За намын 28 дугаар их хурлаас бид манай нийгэм бүхэлдээ ихээхэн хүлээлттэй байсан. Тэрний үг гэхээр нийгэмд энэ шудраг сахилгын хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Монгол Ардын намаас дөрвтэй алхам хийх бах гэж ингэж хүлээж байсан. Өнөөдрийг хүлээж байгаа. За энэ үүднээс манай 28 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлагууд за намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зөвлөлөөс гаргасан энэ шийдвэрийн хүрээнд манай аймаг нийслэлийн намын хороод за манай намын гишүүд
нэгтарч ажиллах ёстой гэдгийг энэ зориуд анхааруулж тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Юу гэхээр Монгол Ардын нам бол нэг дүрмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд бид намынхаа үйл ажиллагааг улам идэвхжүүлж ажиллах болно гэдгийг энд хэлье. За магадгүй сахилгын хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болно. Гэвч намын хяналт сулраагүй байгаа гэдгийг одоо намынхаа хамт олон намын гишүүдтэй бас энэ зорилт зөвхөн тэмдэглэж бодож байна. За энэтэй холбогдуулаад энэ намын төв байранд 6 давхарт манай хяналтын ерөнхий хорооны ажилтнууд маань намын гишүүд намын тодорхой албан тушаалтнуудтай холбоотойгоор одоо баталгаатай баримттай сахилга хариуцлага алдсан ийм мэдээллийг нэр хаяг устай нь хүлээж авч байгаа. Энийг бас гишүүддээ бас дахин сануулж хэлье гэж ингэж бодож байна. За анхаарал тавьсан удаа баярлалаа. За жоохон цооройтой байгаа учраас бас юу болдог шүү. За бид бол намын дөрмийн өрөөнд намынхаа гишүүдтэй л ярина. Тэр төрийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудаар яригдж байгаа юм дээр төрийн ажил тэр явдаг замаараа явнаа. Тий. За хяналтын ерөнхий ороо намын 28 дугаар их хурлын дараа одоо шинээр бүрэлдсэн. Манай хяналтын ерөнхий ороо өөрсдийнхөө ажиллах дүрм журмаа шинэ намын дүрмдээ нийцүүлж дотоод ёс зүйн дүрм журмынуудаа шинчилж эрх зүйн талаас бэлэн болгоод саяын сургалт семинараар бүх намын хяналтын ажилтнуудад хөргүүлсэн байж байгаа. За энийг бид гол юмаа юун дээр зангидж байгаа гэхээр намын боловсон хүчний бодлоготойгоо уялдуулж нэлээд сайн хийсэн гэж ингэж ойлгож байгаа. Намын боловсон хүчний хилцтэйгээ бид хамтар аливаа асуудал дээр ерөөсө бүх юм боловсон хүчний бүртгэл судалгаан дээр дамжиж явагдаж энэ томилгоо юм бол намын дүрм ёсоор хяналтын ерөнхий ороос тодорхой дүгнэлтийн үндсэн дээр гарч боловсон хүчнүүд томилогдож явах ёстой гэсэн энэ байр суурьтай байгаа. Энийг ч амьдралд хэрэгжүүлэхэд бол хяналтын ерөнхий ороо нэлээд идэвхтэй ажиллана. За 60 тэрбумын асуудалтай холбоотой асуудалд бол энэ нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж одоо нийт ард түмэнд танилцуулж үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдгээ ил тод хэлээд одоо байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг одоо нэр холбогдсон хүмүүстэй бид бас намын хяналтын ерөнхий ороо ёс зүйн орноос хөргүүлсэн байгаа. За нийслэлийн намын хороо хуралдахаар товоо зарлцсан байж байгаа. За ингээд харамсалтай товлогдсон өдрүүд нь одоо наадмын өдрүүд, амралт зугаалгын өдрүүдэд давхцсан байж байгаа. Энийгээ бол одоо аль болох товлсон хугацаанд шахаж хуралдуулах шаардлагыг нийслэлийн намын даргын үүрэг гүйцэтгэгчид бас албан ёсоор хөргүүлсэн байж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж хурдан болно. Дөрмийн дагуу юу гэж яг энэтэй холбогдуулаад хяналтын ерөнхий ороо мөн дөрмийн зарим зүйл заалт дээр бас тайлбар гаргаж өгсөн байж байгаа. Тэрний юу гэхээр нийслэлийн дүүрэг хороодоос нийслэлийн намын орооны хурал сонгогдох гишүүдийн квотын асуудлаар нэгдсэн нэг ойлголтыг хяналтын ерөнхий ороос гаргаж өгөөд ямар нэгэн маргаан хэрүүлгүүгээр энэ асуудал шийдэгдсэн байна. За баярлалаа. Төсний хоёр асуултаар яриа авчих.
여기요. 저 빨리.